Хэлцээрийн нөхцөлийг сойрхон батлах хуулийн нөхцөлийг бол зарчмын хэв дэмжиж байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг хэлье. Бидэд одоо 64-өөрөө батлах үүрэг ёстой шүү л гэж байна. Ариун зай дарга маань одоо цаатлын ач холбогдол үр дагаврыг нь тооцоод л ингэж хэлээд байгаа. Тэгэхдээ засгийн газар бас тухайн үедээ ажиллаа олигтойхоо ийдсэн бол энэ асуудал явчих байсан байхгүй. За би одоо хин нэг сайдыг буруутгамаар байна. Яг энэ одоо ажил хариуцж байгаа нөхдүүд маань орчуулга, ганц нэг бас заалтууд бас Монголын талд бас ашиггүй байсан шүү дээ. Энэ нөхцөл байдлуудыг харгалзсан бол ингэж цаг алдаж гадаад харилцааны асуудал дээр эргэж утсан ийм зүйлүүд гарахгүй байсан юм аа. Нэгдүгээр тийнийг хэлмээр байна. За хоёрдугаар би зүгээр амтны сайдаас бас нэг асууя. Энэ гэрээний ач холбогдлыг та бас нэг олон нийтэд хэлж өгөөч. Ер нь Монголын талд ямар ач холбогдолтой юм бэ? Энэ агаарын үйлгийн шатхууны асуудал дээр нийлүүлэлт тогтворч уу? Үний үед тогтвортой байж чадах уу? Энэ нь эргээд энэ одоо Монгол улсын бас гадаад ертөнцтэй харилцаж байгаа энэ агаарын тээврийн тариф одоо плетний үн өртөгт одоо ямар байдлаар нөлөөлөх вэ? Энийг одоо доктортой байдлаар үлдээж чадах уу гэдэг дээр агуулгын өрөөнд та бас нэг ач холбогдолтоос нь хэлж өгөөч. За хоёрдугаарт энэ ерөн агаарын хөлөг гэлтгүү бидэд энэ нефт боловсруулах үйлдвэрийн асуудлаа шуурхалахгүй бол энэ гадаад худалдааны тэнцэл дээр чинь хамгийн их бас нөлөөлж байгаа юм энэ байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бас нэг олон нийт өгчөөч хэлээд өгөөч бас. Ерөн хэд болчиход байна. Энэ сүүлийн үед чинь бас $1 тэрбум гардаг байсан бол одоо эн чинь баг 2 луу өгч 1.8 луу өгч ийн гэсэн сүүлийн мэдээлэл би бол авч ийсэн. Ийм байдалд орчоод байгаа шүү ард түмээ. Тийм учраас энэ нефт боловсруулах үйлдвэрийг бид нэр одоо шахаж шаардаж яаралтай ашиглалтанд оруулах ёстой. Сая бас улсын хурлаас бодлогын хувьд дэмжиж энэ гадаад зээлийн үр ашгийг дэмжих хуулийг одоо бас ингээд батлаад өглөө. Тэгээ одоо тэнд ажил хариуцж байгаа хүмүүсүүдээс л хариуцлал нэхэхээс өөр арга байхгүй. За энийг одоо бас нэг тоо статистикийн хувьд та нэг хэлээд өгөөч. За тэгээ би нэг зүгээр санал бол байна. Энэ дээр одоо бас хэрэглэх газрын дарга хариулах юм уу яах вэ би мэдэхгүй байна. Энэ гадаад худалдаа ялангуяа шатхууны асуудлыг гадаад хэргийн яам нь хариуцдаг байвал яа дээ ерөн. Гадаад худалдааны чиг үүрэг нь тэнд байгаад байгаа байхгүй. Одоо Бат цэцэг сайд дээр байна гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ энэ асуудлыг ерөн гадаад хэргийн яам нэг байдлаараа цогц байдлаараа авч явд юм уу яа дээ. Тэгээ яг үндэ хэлэхэд энэ уул уурхай хүнд үйлдвэрийн яамтай энэ холбоотой ч юм уугүй. Дотооддоо үйлдвэрүүд ирвэл дамт нэмийн асуудал болж магадгүй. Яг орж ирээд энэ одоо хэрэглэгч Орос улбануудаас орж ирээ хэрэглэгч аваа явж байхад энд нэх уул уурхай яамны ч асуудал гэхээс илүүтэй гүн гадаад худалдаа. За энийгээ тэгээд тэр стандарт хяналтын тавьдаг газар. За дамд нэмсад хариулъя. Ажлын хэсэг. За тэгэхээр сайн зураг гишүүний асуултанд хариулъя. Бас чухал асуудлууд асууж байна. Одоо ингээд Украины нөхцөл байдал за тэгээд Ормузын хоолон нөхцөл байдлаас шалтгаалаад манай улс одоо газар зүйн байрлалын хувьд ерөөсө хоёрхан том хөрштэй. Хоёр хөршийн маань газар нутаг маш том. Тэгээд одоо 3 дахь орноор дамжуулж газрын тосны бүтээгдэхүүн авна гэдэг бол маш бэрхшээлтэй ийм л нөхцөл байдалтай байдаг. Дотооддоо бас тэр үнийн хязгаарлалт, бас аюулгүй байдлын хязгаарлалт гэдэг. Ялангуяа энэ агаарын үйлгийн түвш бол аль улсынхын хувьд бас цэрэг дааны зориулалттай стратегийн бүтээгдэхүүн болж хувирдаг учраас дээгүүрээ тээвэрлүүлэх асуудал нь их бэрхшээлтэй байдаг. Тэгэхээр бид бол хүссэн үсээгүй одоо энэ хоёр хөшөөс авч таарна. Тэгээд сүүлийн үед бид нар энэ засгийн газар хоорондын хилцээргүй байгаа учраас одоо манай хойд хөрш бол жишээ нь энэ экспорт дээр шууд мэддэхгүйгээр хориг тавьчихдаг болчиход байгаа. Мэддэхгүйгээр дотоодын нөхцөл байдал одоо хангалттай шалтгаалаад хориг тавигдахад засгийн газар хоорондын хилцээртэй улс орнуудтай бол яг хилцээрийнхээ дагуу нийлүүлж байгаа. Орос улманы улс бол сайн хөршийн харилцааны хувьд биднийг бас энэ хилцээрдээ үнэнч байна гэж одоо итгэж байгаа учраас гэж томьёолж хэлж одоо биднэрт бол хэдийгээр гэрээгүй байгаа ч гэсэн нийлүүлдэг, тасралтгүй нийлүүлж байгаа. Зарим үед бол нин үгүй хэлэхэд олдож байгаа нь их юм болж байна. Түлш шатхан бол Европын холбоо, Зүүн Азийн орнууд бол агаарын хөлгийн компани, агаарын тээврийн компаниуд бол маш ихээр дампуурж байна. Дотоодын нислэгүүдэд зогсоож байна. Тэгээ агаарын хөлгийн түлш бол манай улс яг одоогийн байдлаар гэхэд дэлхийн зах зээлийн үн 1 тонн $1600 орчим байна. Бид $1200 орчим авж байгаа.
тасалбарын үнэнд нэг 30-40% нөлөөлөлтөө гэж одоо зам тээврийн яамныхан байна биднэрт мэдэгддэг. Тэгэхээр бид бол яаж ч байсан эндээс бол давуу байдал олж байгаамаа. Энийг бас ойлгож хүлээж аваарай. Манай ачаа эргэлт 21%, зорчигч эргэлт 15% өсөж байгаа жил болгон. 2.3 сая зорчигч одоо өнгөрсөн жил зорчсон байна лээ. За нефтийн бүтээгдэхүүн дээр бид нэр хэр их одоо ачаалд үрж байгаа гэвэл бид одоо 2.1 тэрбум долларыг нефтийн бүтээгдэхүүн зарцуулж байна. 3 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон. 2025 онд бид нэр 2024 онд бид нар 2.89 орчим байсан бол одоо 2026 онд бид нар 3.1 сая руу хүрнэ. Уулуурхай үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдээд өнгөрсөн онд бид 2025 оны гүйцэтгэлээр 90 сая тонн нүүрс экспортлж байсан бол 2026 онд бид нэр 100 сая хүргэнэ. Тэгээ энэ бол одоо тэгэл цэвэр татврын орлого тэгээ цалин тэтгэвэр нэмэх их усүрийг бүрдүүлэхэд түш шатхууны л одоо тасалдалгүй байдал маш чухал байгаа учраас энэ ч нь бол их чухал байгаа юм. Газрын тосны үйлдвэр маань бол одоо санхүүжилттэй бүрэн хийж чадахгүй зээл нь байгаад байдаг, төсөл нь байгаад байдаг, ажиллаа ихээр төсвийн хязгаарт ороод байсан та их хурлын гишүүд маань бас ойлгож чөлөөлж өгсөн. Бид одоо тоног төхөөрөмжүүдээ бол бүрэн хэмжээгээр захиалаад одоо ингээд ажиллаа эрчимжүүлээд ингээд явж байгаа. Нэг зүйлийг бас ташрамд хэлье. Энэ бол одоо бас үе үеийн засгийн газар сайднэрт ирж ирсэн асуудлуудыг үе үеэрээ бас Монгол төрийн залгам чанарын хүрээнд одоо бид бүхэн бүгдээрээ хамтраал одоо эцэслээд оруулж ирж байгаа ийм зүйл юм шүү гэдгийг бас зориуд цохон тэмдэглэе. Баярлалаа. За Сүхбаатарын Эрдэнэт гишүүн асуултаа асууя. Үг хэлье.